Удаагийн хичээлүүдээр соёл хэрхэн өөрчлөгддөг буюу соёлын өөрчлөлт ямар хүчин зүйлс нөлөөлөх талаар үзэх болно. За хичээл эхлэхээс өмнө дээрээ дараах хоёр асуултанд хариулъя. Нэгдүгээрт соёл гэж юу вэ? Хоёрдугаарт соёл өөрчлөгддөг үү эсвэл тогтвортой оршин тогтнодог уу? Энэхүү хоёр асуултанд хариулах бичиж. Мөн бидний үнэт зүйс эрхлэх аж ахуй, амьдралын хэв маяг өөрчлөгдөн шинжлэхдэгт ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ? Жишээ гарган тайлбарлая. За хичээлээр орцгоо. За ингээд соёлын өөрчлөлт ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ? Буюу хамгийн нэгдүгээр нөлөөлөх хүчин зүйлс нь байгаль орчин байдаг байна. Тухайлбал дэлхийн талаар байгаль цагуурын өөрчлөлттэй холбоотойгоор зүйлжилт, ганцууд, гол ширхэх, нуур цөөрөм ширхэх зэрэг үзэгдэл ихсэн уламжлалт мал аж ахуйд хандах хандлага өөрчлөгдөх, хотчлт, хүн амын нэвтэршил нэмэгдэх, агаарын бохирдол нэмэгдэх үндсэн шалтгаан болж байдаг. За хоёр дахь хүчин зүйлс нь шинэ бүтээл ололт амжилт. За энэхүү слайдн дээр хандж байгаачлан 1903 он агаарын тэмэр 2-р зуунд компьютерийг бүтээсэн нь өндөрлөлтний амьдрал болоод соёлын хэв маяг хүмүүс хоорондын харилцаанд маш чухал онцгой хувь нэмэр оруулсан. Соёлын зүйл нь нэг бүлгээс нөгөөд, нэг нийгмээс нөгөөд түвэн дэлгэрхүүл явагдаж идэг. Үүнийг шинжлэх ухаанд соёлын нэвчилт гэж нэрлэдэг байна. Өндөр хөгжилтэй улс орнуудын хэрэглээнд байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ, гар утас, интернет сүлжээ, эсвэл аялал жуулчлал гэх мэтээр соёлын харилцаанд маш өргөн хүрээнд өргөжж тэлж нэг соёлоос нөгөө соёл нэвчиж байдаг байна. Үүнийг соёлын нэвчил гэж нэрлэдэг бөгөөд энэ нь 3 дахь хүчин зүйлс буюу соёлын өөрчлөлтөд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл болж байгаа байна. За ингээд анхаарал хандуулсан танартай баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзъя.